За орон сууцны бодлого бол заавал төрийн бодлогын нэг хэсэг байх ёстой. Яг л бүх хүүхэд сургуульд үнгүү хамрагдах ёстой. Эсвэл хүн өвдсөн бол эмнэлэг үнгүү бүх хүнд хүсдэмжтэй байх ёстой гэдэгтэй адилхан орон сууц бол хүн бүрт боломжтой байх ёстой. Олон неолибералистууд яахаар чиний хувийн асуудлыг, чиний орон сууцыг төр үлдэж өгөх ёстой юм гэж эсэргүүцдэг. Гэтэл энэ бол хүний анхдагч хэрэгцээ. Анхдагч хэрэгцээ байгаагүй, бий болоогүй байгаа цагт юун сасч боловсрах, юун хүүхэд хамгааллын төр ярих боломжгүй болж байгаа юм. Бид нэр хэрвээ гэр орооллыг дэмжих юм бол тог цахилгааны асуудлаас ахуулаад хүүхэд гал руу орж түлэгддэг, эсвэл олон хүмүүс угаартаж нас орж штэ. Өнөөдөр 21-р зуунд эсвэл өвлийн хөдөнд юун хичээлээ хийх, гарч түлээ агалахгүй, сүхгүй бол ус авчихгүй бол болохгүй штэ. Тэгэхээр орон сууц бол заавал хэрэгтэй. Эсвэл монголчууд Солонгос явж орон сууцтай болохын тулд ажиллаад байдаг. Төв хүч ирэнгүүтлээ нэг хавдар болсон ч гэдэг юм уу, эсвэл биегүй болоод хүрээд ирдэг. Эсвэл Монголдо зээл авлаа гэхэд 20 жил байрны төлөө явж зүтгэцээр агаад ер нь хөх болчдөг штэ. Өөрөөр хэлбэл орон сууц бидний зорилго байх хизээч ёсгүй, харин хүн амьдрахад орон сууц хэрэгтэй л байхгүй юу? Тийм учраас төр заавал үүнд анхаарах ёстой. Хэн орон сууцны бодлоготой вэ? Хэнд орон сууцчлуулах хөтөлбөрийн шийдэл байна гэдгийг бид заавал харж тэр зүйлийг нэмжих ёстой байгаа. Нөгөө талаараа түрээслэл орон сууцгүй ингээл нүүгээл хүмүүс амьдрахын тулд ингээл яваалаа бос үрхээр хичээгээл идэг. Гэтэл тэнд маш олон хүүхдүүд сургууль шилжиж нийгэмшлийн асуудалд орж идэг. Сурлагын дүн болон гэр холоогоо гэр ойрхон байгаа хүүхдүүдийн сурлагын дүн нийгэмшил ялгаатай байна гэдэг судалгааны дүнгууд бол дэлхийд даяар харж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдий ч нэг гэр ойрхон байна, хэдий ч нүүхгүй тийм үү, амар тайван, гэр орон тайван, тийм хүүхдийн өөртөө итгэлтэй адил нийгэмшил, боловсрол, судалгааны дүн илүү сайн байдаг. Харин тогтворгүй үргэлж нүүжээдэг, үргэлж ийм орон сууц байрны асуудалтай хүүхдүүд бол тэр нийгэмшил, судлага, боловсролын чанар бол алдагдчихж байгаа. За нөгөө талаараа төгжрэл энэ чинь дандаа л орон сууцны асуудал. Бид нэр чинь орон сууцны асуудалтай, өөрөөр хэлбэл тогтсон амьдралтай байж чадахгүй байгаа учраас энэ нэг төгжрэл ийш тийш явсан тогтмол биш өнөөдрийн энэ их асуудал бол гарч байгаа. Өөрөөр хэлбэл маш олон асуудал дээр бидний энэ орон сууцны асуудал бол холбоотой явагдаж байгаа. Тиймээс төрийн бодлогод заавал орон сууцны хөтөлбөр, орон сууцчлуулах тийм бодлого байх ёстой. Хүний суурь хэрэгцээг хангах ёстой.